Галзуу анимашн сувагтан тав тамиралцгаа. За та нартай постор хэлсэн ёсоор Ninja гэх энэ галзуу анимашныг дахин сайжруулж яриад оруулж байна. Энэ удаад эхний ангийг нь дараа нь мэдээж хоёрыг нь. Та нарт маань таалагдана гэдэгт мөн итгэлтэй байна. За тэгээд энэ галзуу анимашныг Butterfly Gamma Dopplerтэй Kangaroo самартай хамтран хүргэж байна. 10 ширхэг самар нэг суглааны ирэх болно. Хэдий чинээ их самар авна, төдий чинээ хожих магадлал чинь өснө л гэсэн үг. Галзуу эз. Манайхан тэгээд сабад орж амжаагүй саба адардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихгүй юм. Ингээд хэвлээ энэ галзуу анимашны тайлбартаа орцгоё. Эртээ урдын цагт тэнгэр болон газрын сүнслэг энерги нэгдэж дундаас нь уймэн самууны совд төржээ. Уймэн самууны совд нар болон сарны элчээр хооллож богино хугацаанд ёр бусын хүчтэй болж тэрээр эрсдэс холимог энергийг биедээ нэгтгсэн учраас сайн болон мууг ялгах чадваргүй байлаа. Тиймээс тэнгэрийн эзэн тэрнийг зогсоохын тулд ах トゥ Tai Shen нарыг илгээжээ. Гэвч уймэн самууны совд хэтэрхий хүчрхэг байсан учраас ах トゥ хоёр хамтдаа нийлээдэж тэрнийг ялж чадсангүй. Ингээд аргаа борсон тэнгэрийн эзэн өөрийн биеэр уймэн самууны совдыг дарж хүч чадлыг нь эсрэг тесрэг хоёр хэсэг хуваагаад сүнслэг совд болон чөтгөрийн совд болгон хувиргаж. Ингэхдээ чөтгөрийн совдод 3 жилийн дараа аянгад нэргүүлэн устгах хувь тавиланг тогтоож өгсөн байна. Тэгээд энэ хоёр совдыг сайдар хамгаалж байх үүргийг таид өгчээ. Энэ шийдвэрээс болоод Шэний дотор ата хорсол төрөх болж тэр тэнгэрийн эзнийг өөрт нь итгэхгүй байна гэж үзэж байлаа. Тиймээс нэг аргыг бодож олно. Удалгүй тэнгэрийн эзэн Таид тусгай үүрэг өгч Жин болон тэрний эхнэртэй уулзуулахаар дэлхий рүү илгээсэн байна. Учир нь тэнгэрийн эзэн Жинийг онцгой нэгэн хэмээн сонгож сүнслэг совдыг тэрний хүү болгон дахин төрүүлэхээр шийдсэн байж. Жингийн эхнэр Яйнийг амарчих болоход тосгоных нь бүх хүн баяр тэмдэглэхээр тэнд иржээ. За үз нууц код нь юу лээ? Нууц кодыг нь марчихжээ. За үз юу вэ? Зүгээр дээ. Надад дахиад нэг оролдох хэрэг байгаа. За байц. Яагаад болохгүй байна? Хэрвээ кодыг 5 удаа буруу оруулвал яах вэ? Логлогдоод 10 жилийн дараа дахиж оролдож үзэх ёстой болно. Санчлаа. Нэр нууц кодоо мартчихвал хурууны хэгээ уншуулад болох байсан штэ. Ингээд сүнслэг совдыг чөлөөлөх цаг ирэхэд Тай хадгалж байсан совдоо чөлөөлсөн боловч гинэт бүх зүйл буруугаар эргэлээ. Учир нь ата хорсолдоо автсан Шэн тусгай шившлэг ашиглаад тэнд байсан нэгэн зарцыг ховсдож түүгээр дамжуулан сүнслэг совдыг чөтгөрийн совдоор сольж орхижээ. Ингээд устгагдах ёстой байсан чөтгөрийн совд сүнслэг совдны оронд хүн болж Жэний гэрт мэндэлсэн байна. Ёр бусын улаан гэрэл гарч Жэний гэрэл цусан улаан өнгөнд хужигдахад бүх зүйл буруугаар эргэснийг тэд ойлгосон ч бүх зүйл нэгэнд оройджээ. Гэтэл хачирхалтай нь хатагтай Яйн жирийн хүүхэд биш нэгэн ёр бусын өндөг төрүүлсэн байлаа. Тэгээд нөгөө өндөг газар дунж өнхрөхтө галын дөлөөр бүрхэгдсэн жаал хүү болон хувирчээ. Тэр бол киноны гол дүр Нежа юм. Нежа хүү нүдэнд харагдсан бүхнийг устган сүйтгэж эхлэхэд Тай шидэд тэнгэр газрын цагиргаа гаргаж ирээд Нежагийн чөтгөрийн хүчийг хязгаарлаж том болохоос өмнө устгахаар товлсон байна. Яг энэ үеэр хатагтай Ян ирж хүүгээ тэрч аваад Тайд алуулахаас аварч амжина. Ихэнх хайрыг мэдэрсэн Нежа хөөж хэвийн байдалд орж энгийн хүүхэд болон хувирчээ. Ирхэм дээдсэ, ахын дүүсэ. Манай гэр бүлд золгүй явдал тохиолдлоо. Гэхдээ миний хүү энэ золгүй явдлын золиос төдий билээ. Тиймээс гэмгүй хүүг минь хороохгүй байхыг би хүсье. Би хүүгээ сайн хүн болгож хүмүүжүүлнэ. Бас хүү минь энэ тосхон руу нэг ч удаа гарч төвгүүдахгүй гэдгийг би амлая. Ингээд Тай энэ удаад Нежа хүүгийн амийг хэлтрүүлсэн ч тэнгэрийн эзэн аль хэдийн хүүгийн дээр хараалыг буулгасан учраас 3 жилийн дараа гэхэд аянганд захиулж өгөх нь гарцаагүй гэдгийг Тай эцэг эхтний хэлж өгдөг. Энэ мэдээг сонссон Жин хүүгийнхээ амийг аврахын тулд Тайтай хамт тэнгэрт одож тэнгэрийн эзэнтэй уулзахаар явлаа. Гэвч тэнгэрийн эзэн 3 ертөнцийн цаадах ертөнц рүү явсан учраас тэдэнтэй шууд уулзах боломжгүй байдаг. Тэнгэрийн эзнийг эргэж ирэхийг хүлээвэл тэд хэтэрхийх цаг алдах байлаа. Учир нь тэнгэр дэх нэг өдөр нь газар дээрх 1 жилдээ тэнцдэг байна. Тиймээс Жинд буцаж яваад хүүтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхээс өөр хийж чадах зүйл байсангүй. Энэ үеэр Нежа хүү маш хурдан өсөж том болжээ.
Хэдийгээр нээжээ өмнөх шигээ харсан бүхнээ устгахаа болсон ч тосхон даяараа тэрнээс айдаг байлаа. Тиймээс аргаа барсан их нь нээжээг байшинтай хорхосоор аргагүй болж. Нээжэ, хүү минь, чи тэнд юу хийж байгаа юм бэ? Зүгээр л тоцгоныг ажиглаж байна. Надтай тоглох хүнч байхгүй. Гадагшаа гарч чадахгүй юм чинь өөр юу хийх вүлээ дээ. Тэгвэл хоёулаа тоглоё л доо. Танд надтай тоглох зав байдгүй штэ. Гэтэ яг хөө тантай тоглоход болохгүй зүйл байхгүй л дээ. Та хоёуг дуулгаа өмсөх үү? Яалаа гэж дээ. Хүүтэйгээ тоглоход тийм юмны хэрэггүй. Нэг өдөр ээжигээ эзгүй хойгуур нээж хөө гэрээсээ сэмхэн гараад тоцгоны хүмүүсийг айлгаж эхэлсэн байна. Тэрний энэ үйлдэлд игдүүдсэн зарим жаалууд нээжаг чөтгөр гэж чижилсэнд энэ үг нээжаг хэлэгнүүлж тэднийг чулуугаар даржаалах шахна. Аз болоход Тай жин хоёр амжиж ирээд тэр хүүхдүүдийн амийг аварч амжлаа. Нээжаг жирийн хүмүүс дунд байлгах нь аюултай болохыг ойлгосон Тай тэрнийг өөр ертөнц рүү дагуулan явж тэнд нээжад дүрээ хувиргах шившилгийг зааж өгчээ. Тэгэд нээжаг шившилгээ давтаж байх үед нь тайван унтаад өгсөн байна. Гэтэл нээж 6 сар давтаж байж сурдаг шившилгийг ердөө нэг өдрийн дотор сурчигч. Тэр бүхэл тэр Тай багшигаа хүртэл хуурч чаджээ. Нээжэг маш их авьяастай болохыг ухаарсан Тай тэрнийг шаваа болгон авч чөтгөрүүдийг дарах бусдад туслах эд шидүүдийг заахаар шийджээ. Гэвч бусдад туслах тухай сонссон даруйда нээж Тайгийн шав болохоос татгалзнаа. Нээж уг нь сайхан сэтгэлтэй хүү. Гэвч тосгоны хүмүүс бүгд тэрнийг чөтгөр гэж чижилж гоожулсаар байгаад нээжэг хүмүүсээс зайлсхийдэг болгож орхисон байна. Нээжэг хүү баатар болохыг хүсдэг байсан ч үүнээс болоод хүмүүсийг зэв үзэх болсон байна. Нээжэг хүүгээ сэтгэлээр унсан байгааг анзаарсан ихэн тэрэнд худал хэлж тэрнийг тэнгэрээс илгээсэн сүнслэг сувд бусдад тусалж агуу чөтгөрийн ангууч болох тавилантай гэж итгүүлдэг. Үүнд нэтгсэн нээжэг хүү урам зориг орж хүмүүсийн итгэлийг олж авахын тулд шаргуу хичээллэхээр шийднэ. Ингээд өдөршөнгүй шаргуу хичээлсэн нээж хүү 2 жилийн дараа Тайгийн хүлээлтэд хүрсэн шилдэг дайчин болжээ. Гэвч нээжагийн дотор байгаа чөтгөрийн хүч хэвээрээ байсан учраас энэ байдлаараа байх юм бол нээж хүмүүс туслахаас илүү гэмгүй хүмүүст хор хөнөөл учруулах байх гэж багш нь бодож. Тиймээс жин хүүгээ тэр ертөнцид үлдэж бясалгал хийхийг ядгсан ч нээж үгийг нь үл тоож эд шидэ ашиглаад тэр ертөнцөөс зогтож оджээ. Энэ үеэр далайн хоол идэж залхсан усны чөтгөр хуурай газар гарч идэх хэм хайж явжээ. Гэвч тэгж яваад тэр нээж хүүтэй таарна. Хөөе чөтгөрөө наад нь хоогоо тавь. Тэгвэл оронд нь чамайг идэж орхиё л доо. Оролдоод үзэлдэ. Нээжэг дийлэхгүй болохоо ухаарсан чөтгөр тэнд байсан бяцхан охиныг хулгайлаад зугтлаа. Сайн үйлс бүтээхээр хэд улаарсан нээж хүү чөтгөрийг хөөх явцдаа олон байшин барилга нурааж. Гэвч нээж чөтгөрийг байрч чадсангүй. Усны чөтгөр далаа руу зугтаж орвол хизээж баригдахгүй гэдгийг ойлгосон нээж хүү сандарна. Гэвч чөтгөрийг ус руу шумбахын даваан дээр ус бүхэлдээ мөс болон хувирсан байна. Энэ үеэр нэгэн цагаан хувцастай дайчин тэнд гарч ирлээ. Би далайн иргэн тойрны 1 км-ийн радиусыг хөлдөөсөн. Чи зугтаад чадахгүй. Чөтгөр охиныг сулал. Цаана байж жаалаа. Дүүгч нь би аврах болно. Би жаал биш. Чөтгөр чи бууж өгөхгүй юу? Чөтгөр ихэд хэлгэнж тэрнлүү тайрсан боловч тэр дайчин ердөө хэдхэн секундын дотор чөтгөрийг ялж охиныг чөлөөлж чаддаг. Ингээд тэр охиныг аваад явахын даваан дээр нээж хүү тэр дайчин руу шууд дайрлаа. Учир нь охиныг аварсан гавьяаг тэр хүн хүртхийг нээж хүссэнгүй. Байж вэ? Би энэ чөтгөрийг төрүүлж харсан. Тийм болохоор ээлжээ хүлээж вэ. Чи ингэхэд хингээч вэ? Энэ тосгонд нэг баатар байхтал хангалттай. Харин чи чөтгөрөө наад охиноо өгөөдөх. Тулдах үеэр нээж тэр дайчны багийг хуулсанд толгойдоо луугийн ивэртэй байжээ. Гэвч тулааны явцад нээж энийг нь анзаарсангүй. Ийхүү тэднийг тулдаж байх зур. Ухаан орсон усны чөтгөр тэдэн лөө үе олон бөмбөлөг илгээжээ. Учрыг нь мэдэхгүй нээжаг нэг бөмбөлөгт нь хүрсэнд шууд бие нь чулуужж эхэллээ. Энэ үеэр нөгөө дайчин маш хурдан хөдөлж нэгч бөмбөлгөнд хүрэлгүйгээр булдаж явсаар чөтгөр рүү очоод гэдэслүү нь хүчтэй цогсонд чөтгөр залгсан байсан бяцхан охиноо бөөлжин гаргаж ирдэг. Гэвч харамсалтай нь чөтгөрийн шүлсэнд хүрсэн учраас тэр дайчин өөрөө охины хамт бүр хурдан чулуужж эхэлнэ. Энэ үеэр нээж чөтгөрийг дарах нэг мэргэн арга сэтлээ.
Тэрээр нөгөө чулуудсан хүнээр халахвч хийгээд чөтгөр рүү хойртож, чулуун хөшөөгөр чөтгөрийг нам цохиж буулгаж авдаг. Намайг битгий алаачтай. Би хорны ерөндөгийг чамд өгье. Ингээд нээж хүүд ялагдсан чөтгөр арга буюу чулуудсан хүмүүсийг эргүүлэн сэргээх ерөндөгийг гаргаж өглөө. Нөгөө дайчин болон бяцхан охин хоёр амийг нь аварсан нээжад чин сэтгэлээсээ талархсанд нээжагийн сэтгэл хөдөлжээ. Би зүгээр л Тэнгэрийн тааллыг биелүүлсэн хэрэг. Учир нь би энэ ертөнцийн хамгийн агуу чөтгөрийн алуурчин. Миний амийг аварсанд баярлалаа. Чи надаас айхгүй байгаа мó? Тэгээд тэд хамтдаа нар жаргах хүртэл тэвийг тоглож хөгжилджээ. Ингээд салж явах цаг болоход шинэхэн найзаасаа салж ядсан нээж өөрийн ирэхгүй нулимс туслуулна. Юу болсон бэ? Нүдэнд чинь элс орчоо юу? За үннээ хэлье. Би ээжээсээ өөр хүнтэй тоглож үзээгүй маа. Тийм болохоор жоохон сэтгэл хөдлөөд уйлчлаа. Одоо тэгэд намайг шоолоочтой. Нөгөө дайчин ч нээжээг өрөвдөж нэг нь дум бүрээ өгөөд хэрэг гарвал үүнийг хэрэглээрэ. Би шууд ирэх болно гэж хэлдэг. Мартгаа шахаж намайг Ауби гэдэг. Харин чамайг нээжа гэдэг. Гэтэл тэдний жаргалтай мууч удаан үргэлжилсэнгүй. Хотын иргэд бүгд зэвсэг агсан даалан ирэг дээр хурж ирлээ. Тэд бяцхан охиныг аварлаа гэж нээжэд талархахын оронд бас л чөтгөр шулам гэж чижилцгэн. Нээж эхэндээ төвчж байсан ч удалгүй тэсгэл алдаж тэднийг сургаж өгөхөөр шийдлээ. Ингээд нээж тэднийг баруун солгоогүй зодож эхэлнэ. Гэхдээ тэр бие барьж нэг ч хүний амьд хүрсэнгүй. Тэрнийг инхүү тулалдаж байх үеэр нээжагийн эцэг Жин Тай багш хоёр яаран ирцгэж нээжаг зогсон. Жин ноёнтон та энэ хүүгээ гэрт нь хорж дахиж огт гэрээс нь гаргахгүй байхыг бид хүсэж байна. Та хүүгээ хэнж өгнө үү? Бидний амьдралд аюулд орж байна. Жин хүүгээ буруугүй гэдэгт итгэж байсан ч тэнд байсан хүмүүс бүгд нээжаг буруутгаж байлаа. Энэ үеэр нээжад тусалсан дайчин далайн гүнд гэртээ эргэж иржээ. Тэр дайчин үнэн хэрэгтээ Луугийн хааны хүү Аобин байж. Аобин гэртээ ирээд эцэгтэй шинэ найзынхаа талаар ярьсанд эцэг нь тэрнийг ихэд зэмлэжээ. Тэр найз чинь тэгээд хэн байсан юм бэ? Тэр жаалыг нээжа гэдэг байсан. Тийм үү? Яасан жижигхэн хорвоо вэ? Тэгвэл чи чөтгөрийн совдтай таарчээд нээжа бол чөтгөрийн совдны амилсан биелэл. Ингээд эцэг нь Аобинд өөрийнх нь жинхэнэ гарал үүслийг хэлж өгнө. За байж граброн гэлснийг реклам алгадаадах юм. Цаан чинь хөөе супер хонжирын суглаа эхэлжээ. Юуны хөө гэж юу? Care4 Mongolia салбараас 10 ширхэг кенгуру самар худалдаж аваад баримтаа үзүүлж нэг суглааны эрх авна. 10 самар нэг суглаа гэж байгаа. Хэдэн ч эрх авч болно гэж боддоо. Супер хонжир нь юу юм бэ гэвэл Butterfly Gamma Doppler гал зүйц. За тэгээд бас олон гоёмсог скинүүд. 2026 оны 3 сарын 14-нд 12 цагт Зайсангийн ориглын урд байдаг Care4 Sila Center-т тайзан дээр Lexor хорлоо нартай нэг эсрэг нэг тоглоод ялах юм бол скин хожих боломжтой гэд боддоо. Гал зүйц. Одоо хэдүүлээ дэлгэрэнгүй рекламыг үзцгээе. Скинтэй кенгуру хөтөлбөрийн супер хонжуур тодруулах хаалтын арга хэмжээнд та бүхнийг үрж байна. Супер хонжуур, Butterfly, Knife, Gamma Doppler. Зөвхөн Care4 сүлжээ дэлгүүрийн салбаруудаас 10 ширхэг кенгуру самрыг худалдан аваад авсан баримтаа үзүүлээд суглааны нэг эрхтэй болоорой. Таны суглааны эрх хэр олон байх тусам супер хонжуур хожих боломж нь ихсэх юм. Энэ өдөр та манай арга хэмжээнд хүрэлцэн ирснээр супер хонжуур болох Butterfly, Gamma Doppler-ос гадна өөр олон гоёмсог скинүүдийг хожих боломжтой юм. Арга хэмжээний хөтлөгчөөр Comedian мөн стример хорлоо. Мөн таленттай стример Lexor үлдсэн ирэх болно. Та тайзан дээр стример хорлоо болон Lexor-той нэг эсрэг нэг байт хийж ялагч болсноор скины эзэн болох боломжтой юм. Мөн болоогүй бидэнд артистууд байна. Шоу болон Baby-на Elephant байна. Супер хонжуурыг тодруулах арга хэмжээ 2026 оны 3 сарын 14-ний өдөр Бямбгарагт Care4 Sila Center 12 цагт эхлэх болно. Та бүхэн самар авсан баримтаа авч ирээд суглаанд оролцож азаа үзээрэй. Скинтэй кенгуру самраа задлаад скин хож. Монголын контрчид маш олон болох болтугай. Гал зүгч. За, тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Чөтгөрүүдийн адил тооцогдож, эрх чөлөөгүй хоригдсон луунуудаа чөлөөлөхийн тулд Луугийн хан Шэнтэй хамтрахаар шийдсэн байж. Тэгээд тэр Шэнтэй нийлж сүнслэг совдыг хулгайлсан байна. Аобин үнэн хэрэгтээ сүнслэг совдны хүмүүн болсон бийжилт байжээ. Тиймээс нээж бол чиний өстөнд дайсан.
гэж эцэг нь хатуу сануулдаг. Бидний хувь тавилан чиний амжилтаас шууд хамаарна. Тиймээс нөхөрлөл энтер гэсэн худал хуурмагт бүү авт. Харин нөгөө талд нээжээ ихэд баяртай байна. Учир нь удахгүй тэрний төрсөн өдөр болох гэж байлаа. 10 хоногийн дараа чиний 3 насны төрсөн өдөр болно. Тосгон даяараа тэмдэглэн шүү дээ. Далайн чөтгөр бол хиндэж мэдэгдэхгүй явдаг маш аюултай тайсан. Тосгон даяараа чамайг буруугүй гэдгийг ойлгож баярлж байгаа. Тийм ээ. Бүгд чамайг тэр аимшигт чөтгөрийг дарсанд баяртай байгаа шүү. Эцэг эхэн тэрний төрсөн өдрийг сүртэй тэмдэглэж өгнө гэж амласан учраас нээж ихэд баярлжээ. Хамгийн гол нь төрсөн өдөртөө ганц найзгаа урина гэж бодхоос баярлсан сэтгэлээ барьж дийлэхгүй байдаг. Төрсөн өдрийг нь тосгон даяараа тэмдэглэн гэж яагаад худлаа ярьсан юм бэ? Хүүгээ аз жаргалтай байгааг нь харахын тулд худлаа ярих ёстой бол би худлаа ярих л болно. Үгүй нээж ягаас үгтлээ айдаг тосгоныхан баяр тэмдэглэхээр ирнэ гэж юу? Би тэр асуудлыг хариуцъя. Далайн ирэг дээр нээжагийн гар далайн чөтгөрийн шүлс болсон байгааг би анзаарсан. Тэр үннээ хэлсэн байсан. Тиймээс би энэ үннийг тосгоны иргэдэд ойлгуулах болно. Бидхий санаа зов. Ингээд нээжа далайн ирэгт очиод найзыгаа дуудсанд Аубин шууд хүрээд иржээ. Гэвч Аубины сэтгэл цаанаа нэг л тавгүй байлаа. Гэвч баярлж хөөрсөн нээжа энийг нь огт анзаарахгүй найзыгаа төрсөн өдрийн үдэшлэгтээ уурддаг. 10 хоногийн дараа миний төрсөн өдөр тосгон даяараа тэмдэглэнэ. Чи ирнэ үсттэй. Чамайг төөрчихвээ гээд энд газрын зураг зурчихсан байгаа. Битгий эргэлзэлдээ. Чи заавал ирэх ёстой. Ягаад тэр үлээ? Чи миний цорын ганц найз болохоор тэр. Чи ч бас миний цорын ганц найз. Чамд өөр хүсэл байна уу? Миний амийг аварсан чиний хүслийг би биелүүлж өгөх болно. Төрсөн өдөрт минь эрэхтэй л болно. Заавал ирээрээ. Би очно. Гэтэл Луугийн хаан Аубинд нээжийг төрсөн өдрөөр нь хөнөөж ард түмний итгэлийг хүлээх даалгавар өгсөн байж. Энэ бол хоригдож байгаа луунуудыг чөлөөлөх цорын ганц зам гэж эцэг нь хатуу сануулжээ. Гэвч Аубин энэ хэцүү даалгаврыг хэрхэн биелүүлэхээ ерөөсөө мэдэхгүй байлаа. Хүү минь, луунууд бид чамд хамгийн бат бэг хайрснаас өглөө. Луугийн хайрсан хуйг нэвтэршгүй юм. Одоо бүх зүйл чамаас шалтгаална. Ойлголоо. Төрсөн өдрийнх нь орой болоход нээжээ хүү шинэ хувцас өмсөд ихэд баяртайгаар найзыгаа хүлээж байна. Гэтэл энэ үеэр Шэн нээжа дээр ирээд өөрийг нь аврагч баатар биш. Харин ч чөтгөрийн совдны хүн болон хувирсан бийжилт гэж хэлдэг. Чи хэн бэ? Ямар гэж чөтгөр нь вэ? Чи хаанаас ирсэн бэ? Би чиний багшийн найз байна. Тэгэхээр хоёулаа нэг тал гэсэн үг шүү дээ. Чи нөгөө Шэн хэн блэ? Тэр нөхөр үү? Би Шэн Гомбао байна. Би энд чиний жинхэнэ мөн чанарыг хэлж өгөхөөр ирсэн. Тэгэд нээжагийн чөтгөрийн хүчийг хязгаарлаж байдаг тэнгэр газрын цагиргийн хүчийг чөлөөлөх шидэт шившлэг зааж өгөөд сэмхэн яваад өгчээ. За төрсөн өдөр нь болж байгаа залуу шавьтай хүссэн бэлгийг нь өгнө. Энэ бол чиний хүсэд байсан галт жад болон улаан тууз. Харин хамгийн чухал бэлгээ одоо өгье. Энэ цаашид чиний үнэн чөхүүлэг байх болно. Хүрээд үз. Эзнийхээ онцлогоос шалтгаалж хэлбэр дүрсээ өөрчилдөг шидтэй. Тэгвэл таны хүрэх үед яагаад гахаа болж хувирдаг юм бэ? Миний бяцхан хүү ямар хурдан том болов вэ? 3 жил харавсан сум шиг өнгөрчээ. Одоо чи минь мундаг том ир болж. Төрсөн өдрөөр нь яагаад уйлаад байгаа юм бэ? Аав нь чамд хамгаалтын шившлэг бэлгэлээ. Аав нь чамд хатуу хандаж ирсэн. Гэхдээ тэр бүхэн чиний төлөө юм шүү. Хүү минь, чиний өмнө урт удаан амьдрал байна. Бусад хүмүүс юу гэх нь хамаагүй. Чи өөрөө л өөрийнхөө хувь тавиланг тодорхойлно. Хизээч бидхий бууж өг. Ууралж бухимдсан нээжа эцэг дээрээ очиж яагаад өөрийг нь өдийг хүртэл хуурам эхэлж байсныг асуугаад Шэний зааж өгсөн шидэт шившилгийг ашиглаж дотроо агуулгадж байсан чөтгөрийн хүчийг чөлөөлдөг. Ингээд чөтгөрийн хүчинд автсан нээжа эргэн тойронд байсан бүхэн лөө давталж тэр бүхэл эцэг Жин лүгэ хүртэл дайрна. Тэрний чөтгөрийн хүчийг гагцхүү тэнгэрийн газрын цагиргал зогсоож чадах байлаа. Гэвч шидэт цагиргыг Шэн хулгайлж авсан байна. Шидэт цагиргыг хулгайлсан Шэн зэрэгэлдээ хөндөр уулын орой дээр Аубинтэй хамт зогсож тэнд болж байгаа үүмэн самууныг ажиглаж байлаа. Тэрнийг одоо хинч зогсоож чадахгүй. Тэр удахгүй Жин таи хоёрыг алах болно. Тэгээд чи очиод тэрнийг түр саадуул. Үүний дараа тэнгэрээс аянга бууж тэрнийг ч бас ална. Тэр үед нь чи эндхийн хүмүүсийн хувьд бүгдийг аварсан аврагч болно.
Тэгээд Тэнгэрийн эзэн чамайг өргөмжилж чи хэмжээлшгүй хүчтэй болно. Шудраг биш гэж юу? Хэрвээ энэ цагиргийг зөвлөгвөл нээжээ буцаад хэвэн болно шүү дээ. Бид тэрнийг зогсоохгүй бол гэмгүй хүмүүс өгөх нь вэ шүү дээ. Саймон ямар хамаатай юм бэ? Тэртээ тэргүй аянганд нэргүүлж өгөх нь. Харин жирийн хүмүүс өгөхгүй бол чи яаж аврагч баатар болох вэ? Би өнгөрсөн бүх хугацаанд хамгийн шаргуу хичээллэж Тэнгэрийн эзний хамгийн агуу шав нарын нэг болсон ч тэр намайг хизээж үнэлж байгаагүй. Яагаад гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэвэл намайг чөтгөрийн сүнстэй гэдгийг тэр мэднэ. Би яг л чамтай адилхан чөтгөр. Хүмүүс биднийг үргэлж ёрийн муу гэж үзэж ирсэн. Үүнийг яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй. Харин энэ тавилан өөрчлөх онцгой боломж чамд тохиож байна. Багш, би нээжийг аварч чадахгүй ч ядаж эцэг эхийг нь багштай аварч чадна шүү дээ. Тэгвэл яв. Гэхдээ анхааруулаагүй гэж бидхий хэлээрэй. Тэд чамайг хэн гэдгийг чинь мэдсэн даруйда үзэн ядаж эхлэх болно. Сайхан сэтгэлдээ Аубын гэмгүй хүмүүс амиа алдахыг харж тэсэхгүй байсан учраас шидэд цагиргийг шээнээс авч нээжийг номхруулж эцэг эхийнх нь амийг авардаг. Дараа нь нээжээ ухаан орсон ч эцэг эхтэй гомдсон байсан учраас хаан их тийшээ зогтож одно. Нээжэгийн чөтгөрийн хүчнээс өөрсдийг нь аварсан дайчинд тосхон даяараа талархал илэрхийлсэн ч энэ үеэр Жин Аубинаас үнэртэж байгаа онцгой үнрийг таньж хөрмийг нь шүүрэн авсанд Аубины луугийн ивэр ил гарч ирснээр бүх зүйл тодорхой боллоо. Ингээд тэнд байсан бүх хүн луунууд болон шэн хамтран сүнслэг совдыг хулгайлж нээжээг чөтгөр болгон хувилгасан болохыг ухаардаг. Луунууд та нарын энэ болохыг би Тэнгэрийн эзэнд хэлэх болно. Та нарыг чөтгөр гэж үзэн газар доор түгжсэн нь Тэнгэрийн эзний зөв байж. Чөтгөр бол чөтгөр л байдаг юм байна. Тэдний мөн чанар хизээж өөрчлөгдөхгүй юм байна. Ямар харамсалтай хэрэг вэ? Уг нь энэ бүх асуудал дөрвөн хүний үхлээр шийдэгдэж болох байлаа. Гэтэл одоо бүгд чамайг мэдчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг бүгдийг нь алах ёстой болох нь дээ. Энэ хэрэгт чи оролцсон гэж л битгий хэлээрэй дээ. Оролцох нь битгий хэл. Би совдыг хулгайлж совднуудыг сольсон. Харин Аубин бол миний гарын шав. Тэгвэл би чамайг Тэнгэрийн эзэнд хэлнэ дээ. Гэхдээ чи амьд гарахгүй бол хэлж чадахгүй шүү дээ. Аубин, луунуудын хувь тавилан одоо чиний гарт байна. Хэрв энэ үнэн Тэнгэрийн эзний чихэнд хүрэх юм бол луунууд бүгд үүрд хоригдох болно гэдгийг мэдэж байсан Аубин аргагүй эрхэнд шэний зөвлөгөөг дагахаар шийджээ. Тэгээд Аубин тэр тосгоныг бүхэлд нь мөсөн бүрхүүл дор хорихоор шийдэж далайн усыг тэнгэр рүү татан гаргаад бүгдийг нь хөлдөж эхэлнэ. Жин Ян хоёр Аубиныг зогсоох гэж оролцсон ч тэдний хүч мөхөсддөг. Яг энэ үеэр тэнгэрээс нэгэн галт солир харуун бууж ирсэн нь нээжээ байлаа. Тосгоноос зогтож явсан нээжээ эцэг нь нээжээгийн амийг аврах гэж тэнгэрт очихдоо нээжээгийн оронд өөрийнхөө амийг өгөхөөр тохирсон болохыг олж мэдсэн байна. Жин тэр үед тэнгэрийн орны үүдэнд очихдоо нээжээгийн дээр булгасан хараалыг өөрчлөх боломжгүйч тусгай шившлэг ашиглаж хайртай хүн нь өмнөөс нь тэр хараалыг хүртэх боломжтой гэдгийг олж мэдсэн байжээ. Тэгээд хүүгийнхээ амийг аврахын тулд Жин өөрийнхөө амиар солихоор шийдэж би өөрийнхөө амийг хүүгийнхээ амиар солих шийдвэр гаргалаа. Та багш, танаас чин сэтгэлээс гоё. Энэ талаар эхнэрхүү хоёрт минь битгий хэлээрэй. Гэхдээ Тэнгэрийн эзэн чөтгөрийн совдыг хизээж өршөөхгүй шүү дээ. Би үлдсэн хугацаагаа нээжээг зөв зам руу чиглүүлэх зориулах болно. Тэгвэл хүмүүс хүүг минь баатар гэж хүлээж авах болно. Ингэхэд нээжээ гэж хэн блэ? Тэр бол миний хүү. Эцгийнхээ гаргасан энэ золиосын талаар олж мэдээд сэтгэл нь уярсан нээжээ эцэг их төрлөх тосгоно аврахаар эргэн ирсэн нь энэ байлаа. Аубин, Шэнгон, та нар энд юу хийж байгаа юм бэ? Шэнгон Бао гэж. Шэнгон Бао совдыг хулгайлж сольсноос энэ бүхэн эхлэлтэй юм байна. Одоо тэр тосгоныг бүхлээр нь устгах гэж байна. Гэвч нээжэгийн хүчийг тэнгэр газрын цагиргаар хязгаарласан учраас нээжэ яаж ч хичээгээд Аубиныг дийлэхгүй байлаа.
Тиймээс нэгэнт хүчээр дийлэхгүйгээ ухаарсан Нежа арга зал ашиглахаар шийдэж зүсээ хувилгах шийдээ ашиглаж эхэлдэг. Чи хэн бэ? Би чиний багш байна. Багшаа, би байна. Нежа. Оо, тийм ээ штэ. Тэгвэл эндээс гарцгаая. Тэр биер бол эндээс гарах ганц арга. Бошуухан бариад ав. Үүнд нь төвчээр алдсан Аубын луу болон хувирч тосгоныг хурдан сүрүүлэхийн тулд үүсгэсэн мөсөн бүрхүүлээ эвдэж эхэлнэ. Нежа өөрийн бүх хүчээ чөлөөлөхийн тулд тэнгэр газрын цагиргаас ангижрахыг оролдож байлаа. Нар ба сарны хүч, тэнгис ба ээлсний хүчээр чамд тушааж байна. Тэнгэр газрын цагирагчи, миний тушаалыг сонс. Би бүх хүчээ шавхан төвлөрүүлэх хэрэгтэй байна. Мөсөн бүрхүүл улам бүр доошлсаар байгааг харсан Нежа доороос нь бүх хүчээрээ тулна. Ингээд нэмэргүй гэдгийг нь мэдэж байсан Аубын Нежаг бууж өгөхийг сануулсан ч Нежа бууж өгөх хүн биш байдаг. Бууж өг. Чи бол чөтгөрийн совд. Хувь тавилангаа хүлээн зөвшөөр. Танил цаашаа би өөрийнхөө хувь тавилангийн эзэн. Намайг хэн байхыг надаас өөр хэн шийдэхгүй. Бүх амьдралынхаа туршид шудраг бусаар чичлүүлж, үргэлж олонхын эсрэг талд явж ирсэн учраас хувь тавиланг нь өөрөөс нь өөр хэн шийдэхгүй гэдэгт Нежа хатуу итгэлтэй болсон байна. Энэхүү бүх хүчээ дайчилж байхдаа Нежа дотоод сүнслэг хүчтэйгээ холбогдоход тэрний нуруунаас 6 гар урган гарч ирж бүх биеинд бүхэлдээ галаар дүрлэлзэж эхэлжээ. Ингээд мөсөн бүрхүүл бүхэлдээ гал давтан шатахад Аубын зогтгоос өөр аргагүй болсноо ухаарлаа. Гэвч тэрэнд зогтох газар байсангүй. Галаар дүрлэлцсэн чад Аубыг чиглэн ирж нүднийх нь өмнө хэдхэн миллиметрийн наан зогслоо. Нежа Аубыг хөнөөж чадах байсан ч цорын ганц найзынхаа аминд хүрэхийг хүссэнгүй. Яагаад намайг өршөөж байгаа юм бэ? Би чамд хэлээ үсттэй. Чи бол надад байгаа ганц найз. Миний цаг ингээд дуусч байна. Чи одоо эндээс холд. Гэхдээ би ч бас чөтгөр. Би төрөлхийн чөтгөр байсан. Тиймээс миний хувь тавиланч бас аль хэдийн тодорхой болсон. Бити тэнийгтэй бай. Чамайг хэн байхыг чинь чамаас өөр хинч тодорхойлохгүй. Аав минь надад тэгж сургасан юм. Хувь тавилан чамайг цохиж унгаах юм бол хариуд нь буцаага цохиж бай. Энэ үеэр тэнгэрт хар үйлс хурж, аянга цахилгаан хоролдож эхэллээ. Учир нь тэнгэрийн эзний хийсэн хараал хэрэгжих цаг ирсэн байна. Ингээд Нежагийн үхэх цаг иржээ. Нежа хүү 3 насныхаа төрсөн өдрөөр үхэх тавилантай байлаа. Та надад туслахыг хүссэн ч энэ бол миний тулаан. Нежа, хэрэггүй. 3 жилч боломжийн хугацаа байлаа. Баггүй хөгжилдөж амжлаа. Би нэг л зүйлд харамсаж байна. Аава, тантай хамт твэг тоглож л амжсангүй дээ. Гэхдээ одоо миний төрсөн өдөр учраас битгий уйлаарай. Аава, ээж, та хоёртоо баярлалаа. Тэрээр аавынхаа хийсэн Нежагийн оронд амиа өгөх шившлэгтэй тарины цаасыг устгаад эцэг ихтэйгээ салах ёс хийгээд тэнгэрүүд аажмаар хөөрч одлоо. Нежа, хэрэггүй. Нежа, үгүй. Ингээд аимшигт аянга Нежа дээр буух тэр мөчөд Аубын ч бас цорын ганц найзыгаа аврахаар угс хийлээ. Аубын, чи галзуураа юу? Луугийн хайрсан бүрхөвч. Тэрээр Нежа дээр буух аянгыг мөсөн бүрхүүлээр халахлах гэж оролдож байлаа. Энэ удаад тэр луугийн хааны тушаалаар биш, өөрийнхөө хүсэл зорилгоор үүнийг хийжээ. Чи тэнийг юм уу? Чиний золиос талаар болно штэ. Гэхдээ чи ч бас миний цорын ганц найз шүү дээ. Ингээд хоёр найз хамтран аянга цахилгааны эсрэг хүчээ нэгтгэн тэмцсэн боловч аргагүй эрхэнд хамтдаа аянгийн бөмбөлгөнд залгиулна. Энэ мөчид тай өмнө нь сүнслэг совд болон чөтгөрийн совдыг хадгалж байсан тэнгэрийн линхуа савыг аваад аянгийн бөмбөлөг рүү явж орсонд тэнгэр газар бүхэлдээ засан цагаан өнгөөр хужигдлаа. Нежа, чи минь хаана байна? Нежа минь. Энэхүү бүх зүйл хэвийн байдалд ороход Нежа Аубын хоёр хамтдаа элсэн мэнд гарч ирдэг. Бид чаджээ. Яагч тийм бишээ. Тэнгэрийн линхуа сав та хоёрын сүнсийг аварсан ч манхан биеийг ч аварч чадаагүй. Хэрвээ та надаас хэн нэгэн хүн хувь тавилангаа өөрчилж чадах уу гэж асуувал би тодорхой хариулж мэдэхгүй юм. Гэхдээ яагаад болохгүй гэж Нежа гэдэг нэгэн хүү үүнийг хийж чадсан шүү дээ.
За тэгээд тосгоны иргэд бүгдээрээ нээжийг анх удаага хүлээн зөвшөөрч амийг нь аварсанд өвдөг сөгдөн талархснаар энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За энэ түрээд энэ галзуу анимашны тайлбар маань дууслаа. Зарим хэсэгдэр нь догдлуулж байна, зарим хэсэгдэр нь юм бодуулж байна, зарим хэсэгдэр нь гониглуулж байна, зарим хэсэгдэр нь инээлгэж байна гэдэг. Яа. Бурууд нь бол үнэхээр галзуу байлаа. Та нарт маань ямар санагдав? Комментоор буруудгаа бодлоо хуваалцаарай. За тэгээд энэ галзуу анимашныг Butterfly Gamma Doppler-тай кенгуру самартай хамтран хүргэлээ. Та нар маань галзуу хамттай кенгуру самраа авч идэл Butterfly Gamma Doppler болоод олон гоёмсог скинүүдийн эзэд болцоогоорой. Description хэсгээс илүү мэдээллүүд аваарай гэж. Моброгийнхэн тайлбар тэгээд та нарт маань ойлгомжтой байж таалагдсан бол we need Ninja 2 гэсэн комментиг үлдээгээрэй. Тэгэд манайхан сабаа дарж амжаагүй сабаа дараад дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих жоох юм. Ингээд хэдүүлээ. Дараагийн тэр галзуу анимашнаар удахгүй эргээд уулзцгаа.